Курукшетрийн эрэм талд очоод Юдиштра Пандогийн хүүхдүүд Кришна, Сатьяки бас тэднийг дагалдан яваад Драупад болон Пандогийнхны талын хаадын хатадтай тааралцжээ. Юдиштра ёсыг дагаж Дрихатараштрагийн хөд сөхрөн мэдчлав. Өвгөн хаан мэндийн хариуд маш дурамчхан байлаа. Хүүхдүүдээ алсан хүмүүсийг үзэх ямар олиг байх вэ? Их мэргэн ухаанд Кришнал Дрихатараштра Гандхари хоёрыг Пандогийн хөвгүүдтэй арай чамаа эвлэрүүлжээ. Гагцгүй бүх хүүхдээ бас алдсан Драупадын уу гашуу хөгшин хатны уур хилэнг намжаажээ. Тэгээд бүгдээрээ байлдан болсон газрууд хөдөлжээ. Юдиштра зарцнаар бал амнартаа зарлиг болгосон нь ганц хүнийг орхилгүйгээр бүх өгсөн хүмүүсийг оршуулах ёслол гүйцэтгэх гэжээ. Тэгээд зарцнаар нь Видурагийн хяналтанд явж зандан мод агар тахил үйлдэх тос арц торог дурдан хувцас хунар түүдэг галасаа хуурай мод авчирч их тэрэг зэрэг зэвсэгний эвдэрхий хэм хэрхийг цуглуулж энэ бүгдээрээ оршуулгын асар том түүдэг галасаажээ. Лам нар гүрэм ном уншиж ариун судар заасан дагуу ёс горим гүйцэтгэв. Курукшетрад болсон их тулалдаанаас хойш олон жил өнгөрчээ. Өвгөн Дрихатараштра Гандхари Кунтийн хамт ой тайгнаа зайлан одож Даянчдын дунд амьдарч байгаад нэг удаагийн төмөрт нас барцгаажээ. Өвгөн Видураш нас барсан бөгөөд харин Санжая Гимлай руу яваад үүр далга болжээ. Тулалдаанаас хойш 36 жилийн дараа Кришна өгчээ. Түүнийг ой дотор явж байхад нь анчид бугдаж адуураад харавчгаж. Кришнагийн овгийнханд Гандхарын хараал хүрсэн учраас хоорондоо байлцсаар байгаад сүнсэн ажээ. Курукшетрийн талд болсон байлдаанд хамаг амт нөхөд садан төрлөө өгүүлсэндээ Юдиштра сэтгэлийн зовлон гашуудалд нэрвэгдэн удаан жил шаналжээ. Юдиштра алах гэж хүссэндээ хүрсэн Карна түүний төрсөн дүү байсныг мэдээд түүний зүрхэнд зүү шивг шиг болсон бүлгөө. Гэсэн ч Юдиштра дүү нарынхаа хамтаар олон жил аз жаргалтай хаанчлан захирч харин нас барсныхаа дараа Пандогийн хүү Драупад нар бүгдээр тэнгэрт заларчээ. Кришна буюу Вишну бурхны хувилгаан дур санаандгүй хөнөөгдснөөр Пандогийнхан Деважинг зорих урт аюултай аяллаа эхлэнэ. Эцэст нь сүнслэг ертөнцид ах дүү сэргэн нэгдэж өөрсдийн үеэл Каурынхантай эвлэрнэ.